тригонометр функцийн график. За тригонометр функцийг яаж хэрэглэдэг юм бэ гэхээр за энэ бол физиктээр хэрэглэн гарч ирнэ. За физикт нөгөө биеийн хөдөлгөөнийг нэг хэмжээстч бай, хоёр хэмжээстч бай. Нөгөө биеийн хөдөлгөөнийг судлахдаа тарихтор гэсэн ойлголт авч эхэлдэг. Мөр зураас тэгээд шулуун тарихтортой хөдөлгөөн гэхээр жишээ нь одоо энэ ОХ тэнглэхийн дагуу ямар нэгэн бие одоо тэгээд хугацааны эхний эгшинд энд байрлаж ирсэн нь хугацааны дараагийн эгшинд энэ байрлалд ирё. За тэгээд ингээд ирэхлээр эн чинь түүний энэ бол эхний координат. Энэ x1 эхнийг байрлаж байгаа цэгийн координат, энэ нь x2 координат болно. Тэгээ энэний дагуу ингээд зам аваад үндснэ гэж юм ингээд үздэг. За энэ болохоор шулуун тарихтортой тохиолдолд юм бол. Тэгэхээр энэ математикч нь физикийн хэрэг цааш нь тооцох хэрэглээ болж өгдөг. Тэгвэл одоо мөрийн тарихтортой хөдөлгөөн болоод ирэхлээр тэр чинь одоо төв орон нутагт энэ тойрог зам мам энд нь барилга марилгоод ингээд энэ тойрч эхэлдэг. Ингээд ирэхлээр энэ дэс шулуун хөдөлгөөн дээр энэ тооллын бие гэсэн бол нэг биеийн хөдөлгөөнийг харьцуулж байгаа бие байдаг. Тэгвэл энэ бас дахиад энэ харьцуулж байгаа биетэй харьцангуй эн чинь мөн л адилхан энэ нэг координаттай цэгтээс энэ координаттай цэгт ирж байгаа ч гэсэн энэ ОЦ-ийг тойроод энд өнцөг үүсгэж байгаа. Ийм учраас физик хэмжигдэхүүнүүд ингээд энэ хугацаанаас хамаарч энэ синус косинус хуулиар эргэж эхэлж байгааг хэлж байгаа. За тэгэхээр одоо энэ хэрэглээний тухай яриад байгаа шүү дээ. Тэгшинцэд координатын хавтгай дээр одоо биеийн тамирын хичээл дээр гэхэд эсвэл тэшүүрийн спортын ч юм уу цэнгэлт хүрээлэнд тамирчид оролдож байх юм бол эдгээр хугацааны эхний агшинд энэ А гэсэн цэгт XA, YA гэсэн координаттай цэгт байж байгаад хугацааны тодорхой агшинд энд B цэгт ирнэ. XB координат, YB координаттай цэгт ирнэ. Дараа нь хугацааны дараагийн агшинд C цэгт ирнэ. Тэгвэл XC координат, YC координаттай цэгт ингэж ирчихэж байгаа. За ингээд ирэхлээр эдгээр чинь тодорхой хэмжээний энэ өнцөг үүсгээ. Тэгэл энэ өнцөг хурд шугамн хурд гэсэн ийм ойлголтод орж ирдэг. За тэгээд энд бол физик хэрэглээ онлын талаас илүү их ярихаас ятаагаар одоо ингээд энэ цэгийн абсцисыг оллоо. За тэгээд энэ цэгийн ординатыг одоо эндээс бид нар ингэж чиглүүлж тасархай зурдаг л да. Ингээд нэг товтлого олоод байна. За энэ С цэгийнх болох дээр чинь за ногоонод С цэгийнх болохоор одоо эндээс ингэж ирээд эндээс ингээд энд YC, энэ YB, энд XC, X B цэгүүдх ингээ олдод ir. Тэгэхээр эдгээр чинь хугацаа өнгөрөх тусам цагийн зүүнний эсрэгээр энэ тодорхой энд нэг альфа нэг өнцөг энд болох дээр энд альфа 2 өнцөг ингэж эргэж эхэлж байгаа юм байна. Тэгвэл альф цэгт байсан ОЦ энэ шулууны урт нь ОБ шулууны урт. За тэгээд ОА эдгээр бол тэнцүү буюу энэ тойргийн радиус болж таарна. За нөгөө талаас бид нар L тэнцүү P үржих нь R гэдэг энийг математикийн хичээлээр бас та нар үдээ 12 дугаар ангид үзчихсэн байгаа шүү дээ. За энэтэй холбоотойгоор эдгээр чинь тэгэхээр энэ өнцгийг эргэж эхэлнэ. Тэгэхээр энэ байгаа энэ анхны альфа 1-ийг бид нэр фи 0 өнцгөр тэмдэглэчихье. Тэгээд энэ өнцөг хурд бид нар шулуун хөдөлгөөн дээр бол
замыг хуваахын хугацаа гэдэг ингээ үзсэн байгаа. Тэгэхээр энэ тойрог хөдөлгөөн дээр өнцөг хурд байдаг. Энэ өнцөг хурд чинь пиг хуваах нь t гэж байдаг. Энэ өнцөг хурд гэж юу хэлээд байгаа юм гэхээр энэ тойргийн O тэгцэгтэй харьцангуйр нь эргэж байгаа энэ өнцөг шилжилт энэ өнцөг шилжилт болоод ирж байгаа. За ингээд ирэхлээр энэ P чинь болохоор омегийг үржих нь T гэсэн томьёотой болоод ирж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн энэ цэгийн байрлалыг хугацаа тоолж эхлэхэд энэ B цэгийн C ба B-ийн хооронд ингэж тоолч. Тэгэхээр энэ анх бол эндээс хөдөлсөн боловч энэ А-гаас B-д ирэхэд хугацааг нь тоолог байх нь. Тэгвэл энэ анх B цэгт ирэхэд эн чинь өөрөө P0 гэсэн өнцгөр энд ялгарсан эргэцсэн байж гэн гэсэн үг шүү дээ. Энэ хэсэг P0 өнцөг. За. Тэгээ энэс цааш C цэгт ирэхлээр энэ P0 чинь B цэгийн өнцөгтэй тэнцүү. Энийг бол анхны фаз гэж нэрлэх нь. За тэгээд C цэг дээр ирэх үед энэ X-ийн энэ 0 градусаас энэ маань P0 өнцгтээр дараагийн нөгөө шилжилт нь одоо энэ томьёогоор омег T гэсэн ийм өнцгөр бол энэ C цэгт ирэхэд шилжчихсэн байгаа юм байна. За ингэчгээд одоо дараа нь бид нар тэгвэл энэ цэгийн шилжилтийг олъё. Тэгэхээр C цэг дэх шилжилтийг олъё. C цэг дээр байгаа шилжилтийг олъё. За шилжилт нь яасан гэхээр энэ X-ийн дагуур шилжилтийг олъё гэж бодъё. Энэ XC байна. За энийг ингээд олохлоор бидэнд ийм ингээд ингэсэн энэ гурвалжин үүсчихэж штэ. Энэ тэгшинцэгт гурвалжин үүсчихэж. За тэгвэл энэ тэгшинцэгт гурвалжиныг бид нар нөгөө тэгшинцэгт гурвалжинд өнцгийн харьцаа бичдэг зарчмаар харах юм бол альфа өнцөг маань PC-тэй тэнцүү болоод ирсэн. Тэгэхээр бид нар косинус альфа тэнцүү B хуваах нь C гэсэн юм харьцаа үзсэн. B маань энэ талын урт буюу энэ XC-тэй тэнцүү. C гэдэг чинь геометнуз байгаа. Энэ геометнуз маань энэ тойргийн радиус болоод ирсэн. За тэгвэл одоо бид эндээс цэгцтэй бичлээ. Тэгэхээр косинус альфа буюу альфагийн оронд P0 дээр нэмэх нь омег T гэсэн энэ харьцаа маань XC-г хуваах нь тойргийн радиус боллоо. Одоо эндээс XC-г олох юм бол радиусыг үржих нь косинус омег T дээр нэмэх нь P0. За ийм тэгштгэл ингээд бичигдээд ирлээ. Харин Y тэнглэгийн хувьд энэ YC. За тэгвэл YC-ийн хувьд бичих юм бол Y-ийн олыг гэх юм бол синус альфа тэнцүү А хуваах нь C гэдэг. Тэгвэл бид нар альфагийн оронд синус омег 0 за 0 бичлээ шинэ 0 нэмэх нь P0 тэнцүү А нь болох дээр энэ YC хуваах нь C ч радиустай тэнцүү. За эндээс YC тэнцүү R үржих нь синус омег T нэмэх нь P0 гэсэн. Ийм хоёр харьцаа гаргад авлаа. За энэ хоёр харьцаа маань юуг илэрхийлэх юм бэ гэхээр одоо нөгөө тойрог хөдөлгөөнд энэ биеийн шилжилтийг хугацаанаас хамааруулсан ийм функц болоод ирж байна. За тэгээд эндээс Y чинь одоо
А цэгээс гараад ингээд явхад хаана байрлаж байгаа энэ X эргч үндсэндээ одоо жишээ нь хэрвээ энийг одоо баруун зүг гэж авах юм бол энэ зүг зүүн зүг. Энэ зүг урд зүг. Энэ зүг нь энэ бол хойд зүг болж таарах. Тэгэхээр тэр биеийн тамирын талбай дээр тойрог өргөж байгаа сурагч энд байгаа багш энд бай гэж боддог. Тэгэх юм бол багшаас одоо юу гэх юм зүүн хойд зүг рүү ямар координаттай цэг явж байгаа. Тийм ээ. Энийг байх энэ X-ийн дагуу шилждэг нь багшаас зүүн зүг рүү ямар чиглэлтэй, багшаас хойд зүг рүү ямар чиглэлтэй байгаа. Үндсэндээ зүүн хойд чиглэлд ямар хэмжээтэй яваа юм бэ гэдгийг ингээ олж байна.